айл ерэн цэнцэр тухтай, айчин зочнын тавлаг тухтай, он зөвөр нь үзэн жойнсох, үлэн чанар нь үнэн мөнхөд орших. Монгол өрх айл бүр үнэн жаргалтай, үнд тавлаг. Гонханга мэл. Намайг мөнх гүр гэдэг. Хөдөө байдаг аав ээж хоёртойгоо золлохоор явах гэж байгаа маань энэ юм. За зүгээр дээ. Би бүр дасч орхиж. Баг байхаас л миний нэрийг элдвэр дууцгаадаг байлаа. Бүрэнхий хэлтэй хүүхдэд бол Махгүйе! Махгүйе! харин бяцхан маргаан гарч бусдад дээрлэхүүлэх үед Махиго! зарим нэг настнууд бүр өмнөөс минь харамсан шүү дээ. Хүүгийн нэр хэм бэ? Мөнхгүр. Мөнхүрээ хайр. Гэхдээ л би нэрэндээ хайртай. Аав ээж хоёр минь өөрсдийн хайр сэтгэлийн үрдийн бэлэг тэмдэг болгож мөнхгүр гэдэг энэ сайхан нэрийг надад хайрлсан юм. Харин аав ээж хоёрын минь учирсан түүх миний нэрнээс хэд дахин илүү сонирхолтой. Нэгэнт өөрийн нүдээр үзээгүй болохоор совлонгийн гүүрийг гаталж учирсан хосууд гэх үү, жаргалын гүүрийг давж учирсан хосууд гэх үү би нэрлэж мэдэхгүй байна. Ямар тач аав ээж хоёрын минь учирсан түүх одоогийн Солонгос сериалаас утгааргүй адал явдалтай байсан юм да. Давааны цаан ер нь их цасан бүлгийн жил. Исчүүтэй. Хүчин авах. За одоо нэг явчаал. Өөрөгт ажил маань дуусаж. Холын тээвэр гэдэг чинь хол оцорхон юм шүү дээ. Тийм шүү. 2 сарын дараа миний найз өөрийнхөө хүссэн мэрэгчлийг эзэмшихээр нийслэл Улаанбаатар хот руу явлаа да. Бөөм сайхнаа. Сайхан байлгүй яа дээ. Бадмаа. Чи сургууль соёлоо төгсөөд сум орон нутагтаа буцаад ирнэ үсттэй. Манай Бадамч сумын хүндэт тэрэгнийхээ хуваар сум орон нутгийн хөгжлийн төлөө үржээ түрээд ирэх байлгүй дээ. Тийм ээ. Нөхөр Бадам сурлаг хөдөлмөрийг гавшихаа хослуулан эзэмшиж өөрийн гэрэл төрөөдөгөө бүтээхээр Улаанбаатар хотод очиж сууршихаа зарлан дунхаглая. Найзуудаа би ямар маргааш хот явах гэж байгаа шүү дээ. За энэ талаа дараа ярилцчихв. За тийм дээ. Ийм сайхан сар болохоор энэ нэг гэж гунгил зөкс соогод явах хэрэгтэй. Орж бүжгэлэх үү? Тэгээ. За. Золбоо. Чиний төрний өглөө хайтай байна. Хишгэмэн гэрээ дэрэгдээс чамруу харилцаа. Болтохгүй байна уу? Дуулцсангүй гоо. Бид хитргээ чанга нээлтэй сонсоог бол та. Тийм үү? Юу ярьсан? Ихэд хөвчтөө сайхан юм ярьж тээ. Чи маргааш яваад хэзээ ирэх юм? Би ээжээр дээл аяхыг заалж байгаа. Чамааг ирэхэд сайхан дээл аяад
хүлээгээд байж гэнэ за. Батмаа. Чи бүчгэнд орохгүй мó? Тэрвээ чамайг орохгүй би ч гэсэн. Харин чи намайг хүргээд өвдөө. Долгороо. Чи төрүүлээ явж яах вэ? Би замаараа нэг ажилдаа олчлоо. Орч чамаа хөргөд өгнө. Батмаа. Надад дээд ож өгсөн юм би. Эмэгтэй хүн чинь эр нөхөр болох хүндээ дөрүүлж өгдөг юм дээ. Хожим чамд сайхан тусаа үлдэхгүй л дээ. Би чамд лайч өгөө. Батасоо. За явах уу. Имэж би ирлээ. Оо, миний хөө. Яасан хурдан яваад ирэв? Маргааш явж найз нөхдөйгөө уулзаад бүжиглэхгүй яасан юм? Ууцаа гэж. Маргааш иртээ хуучраа. Би тамрыг жоо. Оо, миний хөө. Нүгийнхээ авч явах юм уу? Тийм сайхан бэлтчихсэн. Миний хөө. Эч нүгийнхээ дуртай буузыг хүртэл хийчихсэн. Хоолоо идээд эртхэн сайхан амарч.
Ой, түүн явлаа шүү. Баяртай. Миний хүү сайн яваарэ. Ингэж л аав маань ирээдүгийг өөрчлөх их холын замд гарсан юм. Уулзаж амжлахгүй явуулчлаа шүү. Орон дотроо тооноор тусах нарыг үзээд ивэл олон ч хүнийг явуулах байх та. Үгүй ээ, бүрүшгчээ. Өчигдөр л оройтч унтснаас боллоо. Ай хөрхий. Цэнхэр тэнгэр мэлтэйгээд яасан сайхан өглөө вэ? Цас орно гэж арай дугаар зарлаж ирсэн. Мөнхөө минь хөрөх газраа элдэв саадгүй хүрээсэй дээ. Бүрүшгчээ. Би дараа ирээ дээ. Үнэгэн чиген ударган уяадагна үнэн хөө сэтгэл минь чамайга дагна ям тайванго хайхиун чиген ударган ганцуйга дагна хайртай сэтгэл минь чамайга дагна ям тайванго Улган чиген ударган буйга дагна бодоод сэтгэл минь чамайга дагна ям тайванго минжин чиген ударган мутрагна миний сэтгэл чамайга дагна ям тайванго ям тайванго Миний дүү чинь өдөр ирэх тусмал царай зүс тэгшрээд ухаан тэлээд улбал үзэсгэлэнтэй болоод байх юм ба. Дээр нь бас үүлэн дуран гэж байгаа тийм ээ ээжээ. Ааха. Нэндээ чийсэн дүүгээ дуурайгаад юм аяа сурвал таарна да. Нөхөр гараа явчихаар дүү чинь дандаа дэрэг чинь байгаа байхгүй шүү дээ. Байна ээж минь. Хоёулаа нэг айлын бэр болчихгүй юу? Амргийн сүлдэга аар тэнгэрийн горвон дайны нэг мэлгэн шүгөө ашваг ванли харин буян хишиг дарамчин ард хийдэг баяныг шүтгээд эрмэлгэн шүгөө зooгийн сүндөө мөргнөдгөндө чавчин ванли Золон хүчинд мөргсөн танармаа минь үзэн хөдөө бахарваагүй салхипрадл гурван удаа мөрөг хийнэ уйстэн завчны хашуулсыг залхиж чадсангүй зангираа дүнжээгөө чихчээ сайхан чи вандигой хамба торгон мөс чихчээ дасал тайчиг вандигой хадган сүмний бойх шиг зүвд хатч өхмөр вандигой хамаг олон залуучууд зүвд харамсмаар вандигой цаадалт үсээ хагал
чихчээ сайхан чи вандигай жинлар торгон өмс чихчээ тасалтай чиг вандигай захыг сүммиг буйх шиг үзв зангирч өхмөр вандигай залуу дүүнэр үзвэн сүдэр харамсмар вандигай Сайн байцгаана. Сайхан үлдчих гэж. сайхан үлдэж байна. Дээшээс шуурч шүү. ихтэй шуурч. Дээшээс өөнийхөө. За энэ миний хамгийн дуртай хэсэг. Хадганлын нарийн хээг олж харахаар лааны гэрэлд ойртон суусан нь ээж минь үзэгсэлэнт сайхан царайг улам тодтхон гэрэлтүүлж байгаа биз. Аав ээж хоёр минь анхны харцаар нэгэндээ дурласан ч ээж минь эмэгтэй хүний нандин чанарын илрэл болох төлөв даруй байдлаа гээгээгүй юм. Харин энэ үед аавын толгойд маргааш ахаад шуураасай гэдэг ганцхан бодлол эргэлдэж байсан юм да. Ээж танд цай өргөж өг гээд намайг явууллаа. Ямар ачтай бүсгүй. Хатан хүйтэнч хөдөлж байгаа болохоор амцаа гэж нэг чигтэй. Та цай. Таны машины юу эвдэрч юу? Машин маань эвдрээгүй. Харин цасан суучаад. Ээж таны хөдөлгөөс өмнө хоол идээд яваарай гэж надад хэлүүлсэн шүү. Аа за. Тэр юм аа. Ойлгох юм аа. Чи хэдэн настай бэ? Та миний насаар яах нь? Би насаа хүнд хэлдэг. Үгүй ядаж нэрээ хэлж болохгүй юм. Нэрээ ч бас хүнд хэлдэг. Барахыг чи би барих уу? Үгүй. Би өөрөө бариад явж чадна. Миний нэрийг Бадам гэдэг. Амтаа, ихч хаачж ба. Жолооч хүднийг хоол хийж өгөө явуулчихсан. Чиний нууцлаад байсан нэрийг чи би мэдчихлээ шүү дээ. Ханд гэдэг юм бэ? Үнэхээр сайхан нэр. Нэрэж олон хүнд хэлмээргүй. Хоёр ганц өөрөө л дутах сайхан нэр байна да. Яг энэ үеэс эхлэн цаг агаарын бүхий л нөхцөл байдлыг даван туулж ирдэг аавын машины чимээг андхаа байсан ээж хаа холоос тосон очиж ямар их удваа маш их саналаа шүү гэсэн сэтгэлээ нүдэрээ инээж илэрхийлдэг байлаа.
тэдний хайр сэтгэл энэ хорвоод байж болох хамгийн дээд зэгт дүрлзэн асаж олон сайхан дурсамж үлдээн уулздаг байсан мөнх нэртэй толгодоо өөрсдийн болзооны гүүр химэн нэрлсэн юм. Догдлож хэлсэн үгсийн чинь далд утгыг тайлж даруухан үнэнч чинийхээ гэгэн дурлаар шагнуулсан би. Сайхан нэрийг чинь аяархан хэлэхдээ инээмсэглэн совинд зүудний учирлыг уруулын чин аясаар хүлээсээр. Би шийдсэ. Улаанбаатар орохоо болсон. Сургуульд сурахаа болно. Таны бүх хүсэл мөрөөдлөөсөн биз дээ. Та явсан дээр илгүү дээ. Тэгээд ч ингэж жолоо мушгиж ямааргүй байна гэж та ярьдаг байсан биз дээ. Чамтайгаар нутагтаал амьдран да. Жолоо мушгихгүй. Харин сайхан малчин болно. Та харамсахгүй юу? Хизээ нэгэн цагт эргэлзэхгүй юу? Яалаа гэж дээ. Эр хүн чинь гаргасан шийдвэрээсээ тийм амархан нэцдэг юм. Чамтайгаа хамт өнгөрүүлсэн олон сайхан дурсамжаа. Нас өндөр болсон хойно хүүхдүүдтэй ярьж ихийг л хүсэж байна да. Ингээд л засаг төрөөс хуваарлаж өгсөн сургуулийг орхихоо мэдэгдэж сумын дарга нарын эсэргүүцэл хатуу ширэн үхтэй тулгарч олон хүний зэмлэлийг хүртсэн ч миний аав жинхэнэ эрх хүн байсан учраас өөрийн гаргасан шийдвэртээ бат зогсож үлдсэн юм. Мэдээж энэ үед аавыг нутагтаа сууршихаар болсныг мэдээд баярлж байсан хүмүүс ч мэрсэр байлаа. За баддан маань чишээ ороод нэлээ утлаа та. Дарга нар юу ярих бол та? Мэдээгүй. Дарга нар зөвшөөрөхгүй байх. За хэрэг зөвшөөрөл оронд би Улаанбаатар орё гэж хөвдөө бодож байна. Тийм амар юмч гэж байдгүй баха. Юу болохыг хараад байж та хэвэл. Хөөе тэ. Долгор ирж Нараатай явж нүг юу? Нараа. Танаа нараатай явж. Бадмаас хараад. Батмаа гараад ирлээ. Гараад ирлээ шүү дээ. Юу болсон юм бол? Яасан бол? Нараа. Батмаа. Ой Батмаа. Дахиад батмараа гүч. Харин тийм. Цаад хоёр ч нэг жоох юм ярих. Өснийхэн дараа л олцъя та тий. Тэгтээ. Чи хот явахаа болцсон юм уу? Дорж тэгжэлээ. Үнэ юм уу? Яагаад явахаа болцсон? Үнэ. Нутагтаа сууршиж амьдран да. Цаг хугацаа юунаас ч илүү болоод байна шүү дээ. Яг яла. Тэгвэл бидний хамтдаа байх хугацаа уртсган дээ. Чамтай л биш. Тэгээд хин гэж
Чи арай нөгөө тээврийн жолоочдын зам тусад суудаг доноо чавганцын охиноос болж үлдэж байгаа юм биш үсттэй. Тийм ээ тийм. Гэхдээ чиний ярьж байгаа шиг тээврийн жолоочны замыг тосод суудаг айл биш. Зам дагуу үлж болохоор зовсон зүгдсэн тусалдаг сайхан сэтгэл дууссан байдаг. Доноо чавганцын хоёр охиныг эцэг өөртөө гэж нутаг усаар л нэг ярих юм блэ. Чи сонсоогүй л гэж үтгий хэлээрээ. Аль нэгнийх нь эцгийг ирж магад гэсэндээ зам тосод суудахын гэсэн. Эхэн хээр алдаг бол хүүн шир алдаг гэдэг шиг огт нь ихийгээ дуурайсан байдал таараа гэж ээж надад хэлсэн заа юу? Чиний зөв. Эхэн хээр алга бол хүүн шир алга гэдэг шиг. Танаа ээж та хоёр нийлчээд бусдын талаар буруу ярьсараагаа дуусах үз. Батмаа, чи буруу ойлгоод байна шүү дээ. Чи ер нь миний амьдралаас ер нь миний гэсэн болгоноос хол байгаарай. Батмаа! Өчнөө олчих чамаа гэсэн миний сэтгэлд чи яа гэв? Цав зориулж байстай тэг зүгээр л хайчих юм уу? Хайр имийг хайж явахаар надад өгчихгүй дөө. За, би чамайг хүргээд өгье дөө. Толгороо. Чамд уйлах нь биш. Энийх нь илүү зөгтөг гэдгийг чи мэдэх үү? Оо, та ирв. Ээж яав? Эмээгийн биеийг сайжрахаар хүрээд ирнэ гэсэ. Харин нэг чинь дурлсан зүрх ямар байдгийг мэддэг болохоор чамд санаа зовоод хүрээд ирлээ. За их чинь тоглосон. Цаадах нас чинь сураг вэ нөө? Алгал бай. Тэг чи нэрээ Улаанбаатар руу явахаар болсон юм болов? За Улаанбаатар руу явсан даа ч яах вэ? Сайн л явал болоо доо. Тийм дээ дүүмэн сайн байвал уулзчил таараа шүү дээ. Тэр болтол харин чи сэтгэлээ хатамжилдгийн шүү. За ойлголоо. Би хоноо ирэхчээд ирээ дээ гэж.
Ингэж л би энэ хорвоод мэдлэж аав ээж хоёрынхоо амьдралын хамгийн том утга учир нь болсон юм да. Харин өөрийн ирээдүйг түн түчгэнсэн их хотод цүнх барайд алхаж байгаагаар төсөөлдөг байсан аав маань ээжид амлсандаа хүрч хамт өнгөрүүлсэн олон сайхан дурсамжаа хайртай хүү надтай ярьж өгсөн нь сайхан нутгийн минь бараа тодорч байгаатай л адил сэтгэлд минь тод үлдчихтэй. Төрсөн гэн өссөн нутагтаа яаран ирэх хүүгээ аав ээж хоёр минь хайр сэтгэлийнхээ мөнхийн бэлэг тэмдэг болох мөнх бүрэн дээрээ хүлээгээд зогсож байгаа да.